Болдоггүй бор өвгөн. Эрт үрд цагт болдоггүй бор өвгөн гэж нэгэн өвгөн байж гин. Энэ өвгөн 7 бор хонтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гин. Болдоггүй бор өвгөн болцоотын бор толгойн тэнд овоохоо бариад суудаг байжээ. Болцоотын бор толгойд 7 бор хоноо хариулдаг байж. Нисдэг бор морио гэрийнхэн баруун талд уйдаг. Нисдэггүй бор морио зүүн талдаа аргамждаг байжээ. Болдоггүй бор өвгөн бор хонноос минь хундан цагаан хураг гараасай. Хурмаст тэнгэрээ тахих юмсан гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал бор хонноос нь хундан цагаан хураг гарсанд хурмас тэнгэрээ тахина гэж баярлаад хурганы утанд хийж хээр тавиад хоноо буцаагаад ирсэн чинь хурмасны хан хэрэг нисж ирээд хурганых нь нүдийг ухчихсан байж гин. Болдоггүй бор өвгөн уурлаж, нисдэг бор морио унаж, нисж очоод хон хэрээний эвэр хошуугийг аваад модон хошуу хийгээд тавьчихж гин. Гэтэл хурмаст тэнгэр хон хэрээний минь хошууг соллоо гэж урлаад 2 чоноороо нисдэг бор мориыг идүүлэхээр явуулж гин. Үүнийг нь болдоггүй бор өвгөн мэдээд нисдэг бор морио зүүн талдаа, нисдэггүй бор морио баруун талдаа солиод аргамжиж гин. Хурмаст хааны 2 чон ирээд нисдэггүй бор мориыг нь идчихэд явчихж гин. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж хөөж очоод 2 чонын арсыг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьчихж гин. Тэгэхээр хан хурмастаас болдоггүй бор өвгөнийг даруулахаар мичид толгойд, марал толгойд 2 чөтгөрөө явуулж гин. Болдоггүй бор өвгөн 2 чөтгөрийг ирэхэд тогоо дүрэн адууны сэвс буцалгаж байжээ. 2 чөтгөр ирээд гэрийнх нь ханы нүдээр шагаахад халуун сэвс цацаад нүүр амыг нь шалцлаад явуулж гин. Хан хурмаст уурлаж болдоггүй бор өвгөнийг 2 луугаараа нэргүүлэхээр явуулжээ. Болдоггүй бор өвгөн үүнийг мэдэж болцоотын бор толгойд хонио хариулж явснаа борлж шарилжаар манууха босгочоод гинэд холдоод өөр газар яваад өгчээ. 2 луу болзоотын бор толгойг бор нүүрс болтол нь нэргээд явчихжээ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж нисэж хөөж очоод 2 лууны сүүлийг тас завчаад явуулчихжээ. Хан хурмаст уурлаж болдоггүй бор өвгөнийг цаазаар авна гэж элчээр дуудуулсанд өвгөн хурмаст хаанид очжээ. Хан хурмаст чи яагаад хэрээний минь нэвэр хошууг модон хошуугаар сольсон гэж асууж гин. Болдоггүй бор өвгөн бор хонноос минь хундан цагаан хураг гарвал хурмас тэнгэрээ дахих юмсан гэж бодож явтал бор хонноос минь хундан цагаан хураг гарсан билээ. Хурмас тэнгэрээ дахина гэж баярлаж байтал хон хэрээнээс чирээд 2 нүдийг нь ухчихаад явчихлаа хаантаа. Тэгэхлээр би уурлаж
Хэрээний хошууг авсан гэж хэлжээ. Тэгтэл хан хурмаст "Тэгвэл тэр чаны зөв. Харин яах гэж хоёр чоны минь нарсыг хоншоорт нь унжуулж тавив" гэж хурмаст асууж гин. "Та нисдэг бор морийг минь идээд иргэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд иргэсэн үү?" гэж хурмастаас өвгөн асууж гин. Тэгтэл хурмаст хаан "Нисдэг бор морийг ид гэж явуулсан юм" гэхэд өвгөн "Тэгвэл тэр хоёр чон чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би уурлаад арсыг нь хоншоорт нь чиргүүлээ тавьсан" гэж гин. "Тэгвэл тэр чаны зөв. Харин яагаад хоёр чөтгөрийн минь нүрийг шалз булз төлөв?" гэхлээр нь өвгөн "Та болдоггүй бор өвгнийг хорлоод иргэсэн үү? Боровохогийн минь цоолоод иргэсэн үү?" гэж асуув. "Болдоггүй бор өвгнийг хорлоод иргэсэн" гэв. Болдоггүй бор өвгнийг хорлохын оронд бор овоохойгийн минь цоолоод ураад байхаар нь би нүрийг төлсөн юм гэжээ. "Харин өвгөн чи миний хоёр лууны сүүлийг яагаад тас цавчсан бэлээ?" гэж хан хурмаст асуув. "Болдоггүй бор өвгнийг хорлоод иргэсэн үү? Болзоотын бор толгойг нэргээд иргэсэн үү?" гэж өвгөн асуув. "Болдоггүй бор өвгнийг нэргээд иргэсэн" гэж гин. Тэгтэл өвгөн "Тэгвэл болдоггүй бор өвгнийг нэрхийн оронд болзоотын бор толгойг бор нүүрс болтлон нэрхээр нь би хоёр лууны сүүлийг тас цавдсан билээ" гэв. Хан хурмаст "Тэгвэл тэр бас чаны зөв юм байна. Болзоотын бор толгой дээр бороо оруулж өвс ногоо ургуулж байв. Болдоггүй бор өвгөн чи хундан цагаан хураг гарвал хурмаст тэнгэрэн тахиж байна. Энэ мөчөөс эхлэн эв наримтлыг тогтооё" гэв. Хурмастын хаан ингэж хэлээд өвгөнийг үдэж өглөө. Тэр цагаас хойш болдоггүй бор өвгөн болзоотын бор толгойдоо нутаглаж нисдэг бор мориороо 7 бор хонио хариулж хундан цагаан хураг гарах бүрийг хурмас тэнгэрэн тахидаг болсон юм гинлээ. Орос ардын үлгэр өнхрүүш. Эрт үр цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр эмгэн өнхрүүш бов хийгээч гэхэд эмгэн нь "Гурил байхгүй, юугаар хийх билээ дээ өвгөн минь" гэлээ. Өвгөн "Эмгэн минь, авдрын ёроол шавхвал ата гурил гарна.
Савны ёроол шахвал шанаг гурил гарна. Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанаг гурил олоод өрөмтэй сүгээр зуурч өнхрүүлж илдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрүүш бов хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ. Гэтэл өнхрүүш бов гинэтгэн хөдлөөд цонхноос тавцангаас шалан дээр буугаад хаалгаар гарan хашаагаар дамжин цогтжээ. Түүнийг замаар өнхөрч явтал туулай тааралдав. Ямар сайхан бов би. Одоо чамайг идэндээ гэхэд өнхрүүш. Дэлтэн туулай минь намайг бүйдээч. Би чамд дуудулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурлаар хийсэн. Савны ёроолоос авсан шанаг гурлаар хийсэн. Өрөмтэй сүгээр зуурсан өтгөн тосон чансан. Өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүгтаасан. Дэлтэн туулай чамаас дэгдэн зайл чадна гэд өнхрөн явтал чонтой тааралджээ. Өнхрүүш бов чамайг одоо би идэндээ гэхэд өнхрүүш чонгой намайг бүйдээч. Би танд дуудулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурлаар хийсэн. Савны ёроолоос авсан шанаг гурлаар хийсэн. Өрөмтэй сүгээр зуурсан өтгөн тосон чансан. Өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүгтаасан. Дэлтэн туулайг тааралдахад дэгдэн зайл чадсан. Үлэн чон чамаас өнхрөн зүгтэж чадна гэд өнхрөн явтал бавгай тааралджээ. Ямар сайхан бов бэ. Яг одоо чамайг идэндээ гэхэд өнхрүүш. Бавгайхаа та намайг бүйдээч. Би танд дуудулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурлаар хийсэн. Савны ёроолоос авсан шанаг гурлаар хийсэн. Өрөмтэй сүгээр зуурсан амттай сайхан бов гэд бавгайд дуулан өгч бас л зүхтаж гин. Түүнийг цаашаа явж байтал залт шар өнөг тааралдав. Өөх хараач. Ямар сайхан амттай бов би. Алив чамайг идий гэхэд өнхрүүш. Үнийг ихч минь намайг идээд яах вэ? Үнэхээр сайхан дуудулж өгье танд. Авдрын ёроолоос авсан атга гурлаар хийсэн. Савны ёроолоос авсан шанаг гурлаар хийсэн. Өрөмтэй сүгээр зуурсан өтгөн тосон чансан. Өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүгтаасан. Дэлтэн туулайг таарахад дэгдэн зүгтэж чадсан. Үлэн чонтой учирсан ч өнхрөн зайлж амжсан. Майг бавгайг тааралдахад мадаггүй зүгтэж чадсан. Зайлт үнэг чамаас зайлж бас чадна гэд өнхрөн одох гэтэл зайлт шар үнэг. Ямар сайхан дуу вэ? Даанч их чинь нас хөгшрөөд чих хатуутай болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр минь гараад ахиад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрүүш хоншоор дээр нь өсрөн гараад нөгөө дуугаа дуулж дуустал үнэг түүнийг ганцхан хап гэд идчихэж гинэ.